Самцхана. Та бүхэндээ энэхүү болоог үзэх тухайн цаг мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Сээжний булчин өвдөг шүгжүүлэх топ 5 нутгийг зааж өгье. Нэгдүгээр мэдээж үнцэн шахалт байгаа. Үнцэн шахалтаа бүгдээрээ баг жингээс дээшээ халааж хагаад ерөнхийдөө хамгийн ихтэй дөр үнцэн шахалт байх хэрэгтэй. За ямар ч халаач. Мэдээж Сээжний дасгал хийж байхдаа анхаарах хэдэн техникүүд байдаг. Санд дээр мэдээж гоё жигсуулаа. Хоёр гарын барилт хол өөр биш яг гоё жиг. Одоо энэ нэг төмрийн скринээс барилаа. Авлаа. Хоба. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 4 5 Одоо ингээд баг-багаар ахиулж байгаад ер нь бас адилхан те. Та яг өөрийнхөө биеийн жингээр сээж шахдаг, нуруу үнцэн татдаг, хөөлийн үнцэн суул хийдэг байхад болно. Оба, тав. Бенч. Галан килограмм байгаа тий. За 80 долларч дөө. Сээжний шахалт. За мэдээж бас нэг зүйл хэлье. Сээжний шахалт дээр хийхдээ хүмүүсээс хүчтэй те. Нурууг нэг юм хотооцсон байдаг. Анзаарч байдгаар ингэж ингээ хоцооцсон ингээ бүр зайраа гаргах юм шаардлага байхгүй. Энд дээр нуруугаа ер нь болж өгвөл гой гүйц шахаж өгөөрэй эндээс. Шахаж өгөөл. Гараа энэ байрлалыг бүр ихтэй ингэчдэг. Ингэ шаардлагагүй. Яг энэ сээжний одоо штан гол төмөр юм да. Энэ гол төмрийг ер нэг аймхай нэсгэрээд эндээс бас заа бүр бүслэгж дэлгэх шаардлагагүй. Эндээс 1 2 Шиндэ. Хоба 1 2 3 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 4 Оба тав. Яг энэ жигээрээ бүгдээрээ дөрөв орцгоо. Тэгээ дараагийн тасгаар уулзъя. Бидний дараагийн засгал сээжний одоо налуу шахлагч нэрдэг налуу шахалт гэж байна. Сээж маань үндсэндээ сээжний суур, үндсэн, сээжний дээд хэсэг, сээжний гол хэсгээс бүрддэг. Тэгэхээр одоо энэ тас маань сээжний дээд хэсэг рүү орж байна. Тэгэхээр зарим хүмүүсийн сээж ингэж жоохон хоосон байдаг шүү дээ, тэ. Тухайн тэр сээжийг дүүргэж өгөх гэсэн үг. Мөн таны сээжний дээдийн хөгжил дутуу байдаг бол дасгалтаа үндсэн шахалтаас биш эндээс хийж авах болдог. Ба. 1 2 3 4 5 6 7 1 4 5
халааж жагаад үндсэн жилдээ орно. Би ихтэй сая жоохон хурдан хийсэн те халаалт хийж байгаа болохоор ер нь та бүхэнд ахлаа ихтэй нэг тайвшруулалттай хаад шиг аль болох гоё тийм зөөлхөн удаан мэдэрч их хэрэгтэй. Би болохоор та бүхэнд блог мэдж хүргэж байгаа болохоор хажуугаар давхар хийж байгаа болохоор ингээд хурдан мэдрэхгүй тэгээд байгаа шүү. За эндээс 1 2 3 хоба авта 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 аймгаа хөөлөж шүү дээ. Энийг бүгдээрээ 4 удаа орчоод цэжний булчин гүгдэж хөгжүүлэх 3 тасал руугаа орцгоо. Штангтай энэ таслууд бас үндсэндээ биеийн цэжигтэй бүтэн ажиллуулад биеийн хүчийг нэмжигдэг гэж урд нь хэлжсэн. Тэгэхээр эхний 2 тасгал дээр ер нь яг тухайн өдрийн хүчнийхаа нэг 50 орчим хувь, 60 орчим хувь ч юм уу гарганы тооцоолоод эндээ маш төлөвч хэвчээ. Үндсэн шахалтан дээр ялангуяа өөрийнхөө хэр явж ин те хэр дэше агчин тэр төвшөндөө өрөөд за тэгээд хамгийн багадаа 8 удаа давтахыг би зөвлөж байна. Тэгэхгүй хүмүүс нэг 120 морийг хийчихэд хин нэгээр дэмжүүлээд ганц масталтаад байдаг. Тэрх бол шаардлагагүй. Та ямар нэг өдөр паверын тэмцээн урдаа бэлтээгүй юм чи булчингийн мас төгч булчин ургуулж байгаа. Тэсвэр төвчөө суух гэж байгаа тийм учраас яг өөртөө төвчсөн жигээ 6 тоогоор давчихгүй тэр юм бол тань хүнд байна л гэсэн үг. Тэрнээс хин нэр дэмжүүлээд 10 20 хийх нь ерөөсөж чухал биш. Яг өөрөө бий сурах хэрэгтэй. Тэгээд мэдээж дээшээ өнөөдөр жишээ нь 80 гэрэл дарамт шигчтэй гэхэд маргааш нэг 100-аар шахмаас надад бол хажуудаа бас дэмжих хүн спорт хүн байжсан дээр. Тэгэхгүй яг өөрөө ганцаараа байгаа үед хүн жих юм бол дарагдах, бэлтгэх юм асуудал байдаг шүү. Энд дээр таахын сайн анхаараарай. Андарж байгаа би энэ төвчээрөөс хийхгүй байгаад тэнцвэрээ алдаад магадгүй жингээд хийхгүй дарагдах гэдэг юм бол энэ маань яг тийшээ сугарж явах нэгсдэг үсэж байгаа. Тэгээд анх хийж байгаа хүмүүс бас төвчээ хийхгүй болохоор нэг гараа тэнцвэрээ олдгүй шүү дээ. Тэгээд хийлгаад ингээд байдаг. Тийм хүмүүс бол баг жиндээрээс хийж болно. Бүр хүнд жингээр дайрахж байгаа хүмүүс бол мэдээж техник зүйд болсон байгаа. Тэгээд хүнд жиндээр очоод бол энийг бас хийх шаардлага байхгүй. Opa! Цэжний булчингаа өвдөг шүржүүлэх 3 тасгалаа саяны харагдсан цэжний налуу шалт тэнцэлтэй байгаа. Тэгээд миний хувьд цэжний ер нь анхнаасаа ер нь цэжний дээд хэсэг жоохон дутуу хөвгтэй байдаг.
Тэгэхээр энийгээ би сүүлийн 3-4 жилд харахаараа дандаа үндсэн шахалтай ячаад араас нь тавны өмнө харагдсан налуу штангтаа шахад араас нь налуу гантинтай заслыг нь тогтмол хийсээр байгаа яг одоо өөрийнхөө хүссэн хэмжээнд хүргэсэн байгаа. Тэгэхээр та бүхэн юу хэлэх гээд хэрвээ таны цээжний сүр модын цээжний гол энэ дутуу байх юм бол эхний үндсэн дасгалтаа үндсэн шахалтай ячаад араас нь магадгүй сүр дутуу хүмүүс суух сүнэ хитээ шахалтай уруу шахалт их энэ зэргээр хөгжүүлэлтийн илүүтэй хий дасгалыг бол мэдээж үндсэн шахалтай ихсэн 2-3 дасгалыг ялангуяа яг өөрийнхөө дутуу булчин дээр ажиллаж байгаараа би бол одоо байнга энийг хийдэг. Тэгэд яагаад бас энийг таван зөвлөж юм гэхээр миний анзаарснаар залуучуудын ер нь яг цээжний дээт болон сүр аягүй дутуу хөгжтэй байдаг. Анзаарж байгаа. Дийлэх хувьд одоо миний хувьд надтай таарсан хүмүүс. Тэгэхээр би бас энэ блогийг үзэж байгаа хүмүүсийн бараг 80-90% нь цээжний дээд хэсэг дутуу байгаа гэдэг үгнээс энэ туслаж өглөө. Мөн ихтэй гоё бүдэрэ болгоомжтой сайн хийх хэрэгтэй тийм. Эндээс авахтай нас айгүй хүмүүс гимтгэд байдаг хэрэг гоё зүү аваад за санал дээр гоё сууж өгнө. Хөөба. Оба. Нэг. Хой. Бор. Дөрөв. Ха. Нэг. Хой. Бор. Дөрөв. Ха. Нэг. Хой. Ха гoro. Я дөрөв. Гой. Мэдээж тэгээ та бүхэн дасгал дундуура усаасаа уух ёстой. Усаа халуун бүлээн шиг нэр халуун бүлээн усыг баг шимж уух хэрэгтэй. Нэг дороо хэтэрхий хэр уух хэрэггүй, хүүхүүд дуусах хэрэггүй, бас огтуус уухгүй байж болохгүй. Усыг нь баг шимж уух давуу тал нь жижиг булчин буюу жижиг ширхэг булчууд илүүсээ ажигдаг. Энэ яадаг вэ гэхээр одоо чинь дасгал хийж бид нэг юм 10 гээд 11, 12, 3 дээр зуураад идэв шүү дээ. Тэгэд зуурахгүйгээр ер нь айгүй дайчгүй явуулж өгöd тэмтэй байдаг. Тэгээ усаасаа ууцгаагаараа. Цээжний булчинг өвдөгч хөгжүүлэх топ 5 дасгалын номер 4 суух сүнэ. Хэрвээ суух сүнэ чаддгүй бол хитээ шахалт гэж болно. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 4 ха. Гой ингээд гүйц доошоо гой суу доошоо бодож өгөөрэй. Тэгвэл илүү гой мэдэгдээд илүү гой сайн орно. За. Автатарч. Оба. 1 2 4 5
чанга шүү. Амарт баг идчих. Апа. Амир. Тэрвээ соусны чадвар бүгдээр ихтэй чагтын те. Муруулж хатын. Үүний дараа саби цээж үнсний хийлээ. Соцлог одоо соусны дээр ичтэй. Дадлаг бол би 2 үнсэн томцлууд айцсан. Үүний дараа бүгдээр хав тасараа буюу алтыг өгсөд болно. Алтыг антитэй ээж болно. Фросто ээж болно. Исвит машин, исвит буюу хөрөмтөрөөс их боломжтой байдаг. Ажоо суу амарчт юм да. Бодондоо Тэжний булчин өвдөг шүмжүүлэх топ 5 давтын хамгийн сүүл алтлах. Эндээс бас хийхдээ урагшаа гэж татах юм бол тэжний гол хэсэг рүү. Хэрвээ эндээс жоохон дэшээ татах юм бол тэжний дээд хэсэг рүү. Эсгээр бүр ингэх юм бол суг руу орох хэрэгтэй болно. Суг руу бишээ. Тэжний суйрлоо. 1 2 Өнөөдөр ажилласан бүх болчин гой сонгож өгч байгаа. 4 5 6 7 9 10 11 2 3 4 5 Одоо тэжнийхээ суйрлууч харуулъя те. Нэг 2 4 4 5 6 7 8 10 10 Тэжний дээд хэсгийг бас нэг баатаа үргээд харуулчих таа хүн бас хэрэгтэй. Тэжнийгээ дээдсээ дүрсэж байгаа эндээс 1 2 3 4 5 Энэ мичсэн бүгдээрээ гоё цээж дагаад бүгдүүдээ хөгжүүлээрээ. Окей. 15 жилийн туршлагатай мэрэгчлийн дасгалжуулагч Баямөх миний зөвлөж өгөө. Цээжний булчин өвтгөх хөгжүүлэх топ 5 дасгалын блог маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн блогоор уулзлаа. Түр баяртай. Хэрвээ дасгалын блог таалагдсан бол энэхүү блогийн доод санал хүс сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа.